Дараагийн мэдээ танилцуулъя. За хүмүүс цаг үедээ хит автаж эмэгт замбраагүй худалдан авалт хийж байгаа нь байгаль улс хөрс болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс хүмүүс минималист хэрэглээг сонгох буюу чанартай цөөхөн хувцас авч хэрэглэх нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа нэг хэлбэр юм. Монголчууд жилийн 4 улирлын хувцастай. Нэг эмэгтэй хүнээр жишээ авахад гоёлын даашинз 3-5, 4 улирлын гутал нийлээд 10-аад, 5 өмд 10 гаруй цамцгээд шүүгээ дүүрэн хувцастай байдаг. Дэлхийн зарим улсын иргэд хувцсыг зөвхөн хэрэглээ талаас нь харж чанартай цөөхөн хувцастай байхыг илүүд үзэж байгаа. Харин манай улсад хувцсыг гоёл гэдгээр анхаарч нэг хүн маш олон хувцас идэлэл хэрэглэлтэй байна. Байнга өмсдөггүй олон хувцастай хүмүүс ч их бий. Хувцсыг хийхэд их хэмжээний байгалийн нөөц буюу усыг ашигладаг. Үүнээс гадна хаягдл хувцас байгаль чингэж бүрэн устдах хүртлээр хамгийн багадаа 10 жилийг зарцуулдаг байна. Хүмүүсийн хэрэглээнээс үүдээд маш их хог хаягдлыг бий болгож байна. Байгаль орчинд маш их сөрөг нөлөөллийг бий болгоод байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо бид нарын энэ хэрэглэж байгаа нэг худалкийг үйлдвэрлэхэд тухайн таны хэрэглэгчийн гар дээр очиход бид нар 2700 литр усыг ашиглаж тухайн бүтээгдэхүүнийг хийж ийн гэх юм уу тий. Нэг джинсийн өмдийг үйлдвэрлэхэд бид нар 10,000 гаруй литр усыг ингээд ашиглаж байна. За буцаад бидний энэ үйлдвэрлэлээс гараад бидний гарт хэрэглэн дээр ирээд цаашид бид нар тодорхой хэмжээнд хэрэглээ тухайн хувцас, тухайн хэрэглэсэн бүтээгдэхүүнээ буцаад хог хаягдл болгочихж байгаа. Бидний замбраагүй хэрэглээ байгальд асар их хэмжээний хогийг бий болгохын зэрэгцээ амьсгалж байгаа агаар байгаль дэлхий хөрс усыг он удаан жилээр бохирдуулдаг. Цаашид энэ янзаараа замбраагүй хэрэглээд даамжирсаар байвал 2030 он гэхэд манай дэлхий нөөцгүй болох магадлалтай байна. Иймээс хэрэглээг танах хэрэгтэй байна. Гэтэл яагаад өнөөдөр биднэрт маш хурдан юм эргэлттэй болчихсон гэхээр хувцсны чанар нэгдүгээрт маш их муудсан. Хоёрдугаарт нь үн маш их хямд болсон учраас хүмүүс маш хямд үнээр чанар муутай хувцас олноор нь авах боломжтой болчихсон юм ертөнц болсон. Тэгэхээр хүмүүс жишээлбэл хэрвээ илүү мөнгө гарлаа л гэхэд маш олноор нь хувцсыг хямдаар нь аваад за тэрийг бүр нэг өмсөд хоёр өмсөөл огийн савнд хийдэг эрүүлээд хүндүгүй дүгдээ өмсүүллийг нэг өмсүүллийг ихээр тэр нь урагдчихдаг ч юм уу ийм болсон учраас ийм хувцсны эргэлт бол дэлхийд хувцсны хэрэглээ за хувцс гэдэг зүйл бол хог хаягдлаар дэлхийд хоёрт орчод байгаа юм л та. Дахин боловсруулсан материалаар хийсэн хувцас сонгох, хувцсаа удаан өмсөхийг тогтвортой хувцаслалт гэж ойлгож болно. Дэлхийн бусад улс орнууд хаягдл хувцсыг дахин боловсруулах тусгай үйлдвэрийг байгуулж, хаягдл хувцсыг хог биш мөнгө болгож байна. Тэгвэл манай оронд ч гэсэн хувцас дахин боловсруулах үйлдвэр бий болгох шаардлагатай байна.